Хамтдаа Библийн эзгээ 2 дугаар Коринт 5:17. 2 дугаар Коринт 5:17. 2 дугаар Коринт 5:17 гаргасан бол амин. За Библиэд хүмүүс Библиээс уншаарай. Тэгээд утсаа битгий нэгэрээ. 2 дугаар Коринт 5:17 хамтдаа уншия. 1 2 3. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун хуучин өнгөрч шинэ болсон байна. Амен. Өнөөдрийн үгийн маань сэдв цагаан сар шинэ үйлрэл гэж. Тэгээ Библиэлд яг энэ шинэ цаг хугацаа шинэ үйлрэлийн талаар ирж байгаад энэ цаг хугацааны талаар маш олон бичсэн байдаг. Тэгэхдээ энэ бүгд яг эзний гарт байх талаар ингэ бичиж байгаа. Эзний хүслийн дагуу хамгийн ерөөлтөө сайхан амьдралын талаар ярьж байгаа. Бид нар ер нь эзэнтэй хамт байгаа үедээ тэг яг ивэл ерөөлтөө хамгийн зөв зам дээр байж идэг. Тэгээ бид нар монголчууд 12 жилээр жил гарч байгаа талаар ярьдаг. Тэгээд ихэвчлэн энэ жил болол ийм өнгөтэй ийм байна гэж ярьдаг. Цаг хугацааг тодорхойлож ярьдаг. Тэгээд тэрнээсээ дагаа сэтгэл зүйн байдлаа бас хүмүүс өөрсдөө засдаг гэсэн. За энэ жил ямар жил гарч байгаа вэ? За морь жил. Ямар морь жил вэ? Гал морь жил. Тэгээд гал гэхээр ерөөсөө ариун сүнсэн дээр л ашигладаг байсан чинь морин дээр байгаа тий. За ер нь цаг хугацаа монголчуудын цаг хугацаа тоолох 60 тооллоор тийм 12 жил тэгээд 5 бас бид нар юу гэж нэрлэдэг вүлээ? 5 зүйл байгаа шүү дээ. Гал байгаа, төмөр байгаа, ус байгаа, мод байгаа. Нэг нь юу вэ? Нэг нь юу вэ? За ямар ч ингэ 5 зүйл байгаа шүү. За тэгээ ингээ 12 жил болоод 12 жилигээ 5 үргэлжлүүлэх юм бол ингээ 60 бол. Тэгэхээр нэг 60 болж байгаа. За тэгээ энэ удаа болохоор те гал морь жил баг. За бид нар бүгдээрээ монголчууд бид бүгдээрээ юу гэж байгаа гэхээр за гал морь жил болоод үнэхээр сайхан байх болноо те сайн байх болноо. Бид нар маш олон ивэл ерөөлтөө зүйлүүдийн талаар тунхаглаж ярьж байгаа. Бүгдээрээ тэгж байгаа. Тэгээ төмөр момор болоод ирэхлээр яадаг гэлээ. Тэгээ жоохон те хатуу хахир гэж бид нар ингээ ярьдаг хүмүүс. Тэгвэл энэ жил бол бидний чуулганы маань гол ишлэлч гэсэн яг ариун сүнсний талаар байна. Тэгэхдээ Пентекост өдөр юу байсан бэ гэхээр хүн болгоны дээр тэр гал бий болсон. Салхи мэт те хайр хэлийг авж байгаа ариун сүнсээр дүүрж байгаа гэсэн гардаг. Тэгэхээр энэ жилийн бидний чуулганы маань урай ишлэл мөн гал морь жил яг адилхан биш гэж байна. Эзэн бидэнд тэр ариун сүнсний галыг өгөхийг хүсэж байгаа. Гал цогтоо итгэл дүүрэн сүнслэг байгаараа гэдэг зүйлийг эзэн бидэнд дахин сануулж байгаа мэт яг ийм дүр зэрэг харагдаж байгаа. Дуулал номны 20 дугаар бүлэг 7 дугаар ишлэлийг би уншиж өгье. Хөсөгт цэрэгтэй зарим нь найдна, хүлэг мориндоо зарим нь найдна. Харин бид Бурхан Яавгийнхаа нэрэнд найдана гэжсэн. Амен. Библиэлээс харах юм бол морины талаар их гарсан байхгүй юу? Тэгэхдээ зөвхөн Библиэлд ч биш, монголчууд ч гэсэн адилхан. Мордыг харахаар яадаг вэ? Тэр сүр хүч, дайн, цэрэг тулдаанд те байнга явдаг цэрэг армийн сүр хүчийг тэр улс орны сүр хүчийг харуулж байгаа. Библиэлд ч гэсэн яг ийм дүр зургууд маш олон ишлэлээр бичигдсэн байдаг. Тэгэхдээ дуулал номны 27 дээр юу гэж байгаа вэ гэхээр хөсөгт цэрэгтэй зарим нь найддаг. Хүлэг мориндоо зарим нь найдана гэж хэлсэн байна. Тэгээ хуучин гэрэг харах юм бол моринд их найддаг гэсэн байна. Тэр том гүрнүүд улсууд манайх бодол нэг иймэрхүү хүчрхэг шүү гэдгийг харуулсан. Бид нар гитлэл номон дээр бас Египтийн фараоны цэрэг армийн талаар, мордын талаар бас уншдаг тий. Тэр израильчуудыг хөөдөг штэ. Тэр бодол хамгийн хүчрхэг цэрэг арми байсан байхгүй. Гэхдээ түүнийг хэн яасан бэ гэхээр яг энэ дуулал 27 дээр хэлсэнчлэн
Харин бид Бурхан Яавгийнхаа нэрнд найдана гэж хэлсэн. Тэд эзэнд найдах үед тэр ямар ч хүчрхэг арим тухайн үедээ хамгийн хүчрхэг цэрэг армийг мордыг хүртэл эзэн яасан бэ? Усан живүүлсэн баг. Тэднийг дарсан гэсэн үг. Тэгвэл бид нар энэ жил онцгойлон морь жил гэж ярихдаа маш олон нэг засал тэгээ бас олон шашинлаг зүйлүүдийн талаар их ярьдаг л да. Тэгээ тэрэнд автдаг. Тэгэхдээ хүн болгон бодол санаандаа за энэ жил бол ийм жил байх болно гэж өөртөө бодож сэтгэж тэгээ түүгээрээ амьдарч идэг. Би өнөөдөр та бүгдэд хэлмээр ямарваа нэгэн хөлөг моринд аль эсвэл жил бэлэгдэл зүйл бид нар найдахаасаа илүүгээр зөвхөн эзэнд найдах юм аа. Зөвхөн Яавагийн нэрэнд найдах ёстой. Амен. Моринд найдаг үстэй, гал мориндоо найдаг үстэй. Библиэрээс харвал маш олон зүйлсийн талаар ярьсан. Монголчуудын цаг тоолох аргачлалын талаар ч гэсэн 12 жилийн талаар ч гэсэн энэ цаг хугацааны талаар ярихдаа цаг хугацааг бол ерөөсөө л Бурхан эзэн өөрөө захирдаг талаар бичиж байгаа. Тэгээд бид нар юу гэж ярьж байгаа вэ гэхээр эрэх цаг хугацаа бол биднэрт ерөөлийн тэр цаг хугацаа байх болно гэж ярьж байгаа. Эрэх цаг хугацаа бол миний амьдрал эзний гарт байх болно гэж. Эзэн намайг удирдах цаг хугацаа байх болно гэж. Амен. Тэгэхээр гал морин жилдээ бүгдээрээ ариун сүнсний галаар бас дүүрэн байцгаая. Амен. Тэгээд бид нар календарын шинэ сар тэмдэглэх биш. Харин бид нар өнөөдөр ариун сүнс таны амьдралд шинэ удирлыг нээж байгаа, шинэ эрч хүчийг нээж байгаа тэр гал халуун итгэлийг өгж байгаамаа гэдэг байдлаар бид нар цаг хугацаанд хандаасаа гэж хүсэж байгаа. Амен. Тэгэхээр бүгдээрээ энэ жилдээ жинхэнэ гал халуун итгэлийн амьдралаар амьдарцгаая. Хажууд байгаа хэлээр гал байя гэж. Гал халуун байя гэсэн. Гал халуун байгаараа л гэж хэлж байгаа ерөөс. За ариун сүнс ирэхэд ер нь шинэ удирдал хэлж байдаг. Эзэнт итгэж найдснаар бид нар яадаг вэ гэхээр цоо шинэ амьдралаар амьдрах боломжтой болчихдог. Өнөөдрийн уншсан хэсэг ч гэсэн 2 дугаар Коринт 5:17 бол зайлшгүй цээжлэх хэсэгтэл. Тиймээс нэгэн Христ дотор байвал тэрээр юу гэсэн бэ? Шинэ бүтээл юм а гэж хэлсэн. Амен. Харагтун хуучны өнгөрсөн бүгд шинэ болсон байна гэж хэлсэн. Тэгээ бид нар 12 сард он солигдох үед юу гэж хэлж ярьдаг лээ. За шинэ ондоо 2026 ондоо тэгээ ингэх болно, тэгэх болно маш олон төлөвлөгөөнд гаргасан. Тэгээд бид нар төлөвлөгөө хэрэгжүүлснээр 2 сарыг үтсэн. Давгүй юу? Сайн төлөвлөлөөд сайн хэрэгжүүлж байгаа сте тий. 26 он болоод үнэхээр эзний ивэл ерөөл дүүрэн гал халуун жил байх болно. Амен. Яг ийм итгэлээр бид нар алхах хэрэгтэй. Эзэн бидэнд гал халуун итгэл өмслийг, итгэлтэй амьдраараа гэж биднийг эзэн өрөөж байгаа. Яг ийм дүр зургийг бид нар харах хэрэгтэй. Хүлээн авах хэрэгтэй. За ариун сүнсний талаар бид нар үзэж байгаа. Ер нь 2 сар бүтэн ингээд ариун сүнсний талаар ярьж байгаа. Ариун сүнс болоод биднийг үргэлж хөтлөн дагуулдаг, удирдаг, чиглүүлдэг талаар бид нар суралцсаар байж байгаа. Тэгэд яалчгүй Пентекост өдрийн талаар бид нар байнга ярих хэрэгтэй. Ариун сүнс ирснээр хүн төрлөختөнд ямар өөрчлөлт, хувьсэл, шинжлэлт бий болсон бэ гэдгийг бид нар зайлшгүй мэдэх хэрэгтэй. Тэгээд эзэн хэлсэн би яваад ариун сүнс ирнэ гэж хэлсэн. Ариун сүнсийг та нар хүлээн авснаар тэр ариун сүнс өдөр болгон та бүгдтэй хамт байх болно гэж хэлсэн. Амен. Тэгээ 2 дугаар бүлэг дээр бид нар дахин очие. Тэнд юу болсон бэ гэхээр Пентекост өдөр ариун сүнсний дүүргэлт бий болсон. Яг үнэндээ Есүс Христ цовдлогдсоноос хойш амьлаад өөрийгөө илчилж харуулснаас хойш тэд нэр харах цоочтой өрөөнд л байсан. Айжсэн. Өнгөрсөн амьдралдаа тэд айц хүйцэд байсан байхгүй шавнар. Есүс Христэд итгэдэг хүмүүс. Гэтэл ариун сүнс ирснээр шинэ удирдал эхэлж байгаа. Тэр нь ямар удирдал байсан бэ гэхээр гал халуун тэр удирдал байсан. Ариун сүнс ирснээр тэд нэр айжсэн бол тэд нар зоригтой болсон. Тэд нар нуугдчихсэн бол яасан бэлээ? Тунхаглагч нар болсон. Ариун сүнс ирснээр тэд нар өмнө нь сул дорой байсан бол ариун сүнс ирснээр тэд нар яаж ч байгаа вэ? Юу авсан бэлээ? Хүчийг авсан юм аа. Амен. Хажууд байгаа нь тэр хүчийг авсан юм аа гэж.
Та хүчтэй байна уу? Би жоохон ядруу, ойрдоо амьдрал хэцүү, асуудлууд их байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна. Бөөн асуудал дундаа байгаа юм шиг үстэй. Яг үнэндээ эзэн бидэнтэй хамт байхад хэн надад юу хийж чадах юм бэ? Амен. Эзэн надтай хамт байгаа юм бол энэ дэлхий дээр би бол бүрэн ирэхэд тэр элчин сайд юм аа гэж. Амен. Бага газараа бид нар ийхүү тунхаглал амьдрах гэсэн. За ариун сүнс ирэхээс өмнө тэд нар айцтай нуугдаж сул дорой байсан бол харин ариун сүнсийг тэд нар хүлээн авсаар шинэ өдрөл эхлэж тэд нар зоригтой тунхаглагч хүчтэй хүмүүс болж таарсан. Энэ жил ч гэсэн бид нэр итгэлээрээ яг гал халуун тийм хүчрхэг итгэгчнэр байцгаая гэж уриалж байгаа. Ариун сүнс ирэхэд цаг өөрчлөгдөнө. Ариун сүнс ирэхэд таны амьдрал өөрчлөгдөнө. Таны бодол санаа өөрчлөгдөх ёстой. Таны бие махбод өөрчлөгдөх ёстой. Та хүчийг авах ёстой.